За агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг цогцоор нь ярих ёстой л доо. Нэгдүгээр төр захиргааны олон байгууллагууд байгаа. Нэгдүгээр агаарын бохирдлыг бууруулах үндэсний ороо гэдэг хуучин ерөнхийлөгчийн үйл дээр болсон одоо ерөнхий сайд удирдах байгаа. Нөгөөх нь болохоор бол агаарын чанарын алба гэдэг нийслэл төр байж байгаа. За бас нэг байгууллага нь бол одоо төсөв мөнгийг захиран зарцуулдаг цэвэр агаар сан гэж байж байгаа. За ингээд энэ төрийн одоо 3 гол байгууллага байж байна. Тэрэн дээр нэмээд олон улсын байгууллагууд байгаа. Одоо бид нэр ингээд хамт арга хэмжээ зохион байгуулж байгаа. JICA. Энэ бол техникийн тусалцаа үзүүлж байгаа. За дээр нь нэмээд бол олон төрлийн бус байгууллага байдаг. За нэг төрлийн бус байгууллага нь бол би өөрөө удирддаг. За энэ агаар хөрсний бохирдлыг бууруулах мэргэжлийн холбоо гэсэн ийм байгууллага одоо жил орчим үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ олон холбоод энэ нэмийг зангидаад төрийн нэгдсэн цогцоодлого гаргах асуудал нь бол манай одоо энэ форумын гол зорилго. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол утааг бол одоо урд нь бол жил болгоно нэг утаа гараад ирэнгүүт ярьдаг байсан. За энэ жилийн хувьд бол одоо би бол ТV-с телевизээр өмнө нь энэ технологийн талаар утаа дуусгаас нь өмнө ярих хэвээр. Халаалтын улирал бол ерөөс 12-1 2 дугаар сар л байдаг. Бусад үед нь утаа харьцангуй байгаа. Бусад 9 сард нь бид одоо энэ төрш нөөцлөх за тэгээд бодлогынхаа арга хэмжээнүүдийг төсөв мөнгөөн хэрхэн хуваарлах тэгээд өөр ямар техникийн шийдлүүд байж болох вэ? Энийг ярилцах хэрэгтэй. Тэгэнгүүт энэ бол одоо ингээ мартагдаад утаа гарахаар ярьдаг гэсэн бол энэ жилийн хувьд оройтсон ч гэсэн бас 5 дугаар сард энэ асуудлаа ярьж байгаа нь бол одоо их зөв зүйтэй юм болж байна. Энэ бол нийслэлийн одоо захирагчийн ажлын албанаас санаачлах гаргаад ингээд явж байгаад баяртай байгаа. За хоёр